Галзуу кино сувагтан тавтай марлаа. Та нар маань бүгдээрээ сайн бидтэй. Тогмог тасраад байгаа энэ айдас хүйдэс дунд борон та нартай нэг галзуу цувралын ихний хэд ангийг амтлахаа болгоод ярьж өгөх гэж байна. Ямар киног гэхээр 2019 онд гарсан The Untamed. Зэвсгийн эрдэмтэй энэ хайхтар киног хэдүүлээ сонирхоод үзье. Тэгээд энэхүү киноны тайлбарыг саяхан хот series багцтай болсон Sky Media-тай хамтран хүргэж байна. Амталгаа тайлбар гэдгийг та нар маань ойлгоорой. Тэгээд сабадрагуул саба атарцсан бол лайк гэдэг тэгэл бол явчих юм. За, кино тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За нэг шилтгэний үүдэнд ширүүн тулаан хөрнж байгаагаар кино эхэлнэ. Тэр дайчид бүгдээрээ дор бүрнээ барын тамга гэх нэг тамгыг гарт оруулах гэж хичээж бие биенээ хайр найргүй хятцгаана. Харин тэднийг нэг дайчин нулимстайнуудаар ажиглаж харж байлаа. Тэгээд тэр хадан хавцал дээрээс хоошоо унсан ч өөр нэг дайчин үсэрч ирээд гарнаас нь шүүрээд авдаг. Тэгсэн араас нь өөр нэг сэлэмтэй дайчин ирээд "Вэй Вушэн, чи үхэх ялтай" гэж хэлээд сэлмээрээ дүрсэнд Вэй Вушэн хавцлаас доош унлаа. За ингээд хүчрхэг ноён тухайн цаг үедээ ялагдашгүй дайчин гэгдэж байсан Вэй Вушэн өгүүлжээ. Вушэн тухайн үедээ чөтгөрийн хүчийг ашигладаг гэдгээрээ зартай байж хэдийгээр хүмүүс өндөр хавцлаас унсан тэрний цогцыг олоогүй ч үгсэн гэдэгт нь итгэлтэй байлаа. За тэр цагаас хойш 16 жил өнгөрлөө. Ёншан ордонд нэг туйлч хэсэг залууст Вэй Вушэний амиа алдсан түүхийг ярьж өгч байгаагаар кино үргэлжлэнэ. Хэдийгээр 16 жилийн туршид тэрний цогцыг хайгаад олоогүй учраас тэрнийг өгсөн гэж бүгдээрээ тооцож байгаа ч тэр хэтэрхий хүчрхэг дайчин учраас үхээгүй байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж тэрнийг ярьсан залуус бүгдээрээ гайхацгаана. Тэр залуус бүгд лан овгийн залуус байлаа. Энэ үеэр гэнт тэнгэр харан хуйлж хүчтэй салхи дэгднэ. Гудамжаар нэг хонхтой таягт тулсан согтүүхэн "Сүнснүүд эргээд ирлээ. Сүнснүүд сүнсний ертөнцид байхгүй байна" гэж өгүүлсээр явна. Улмаар тэрний таягаас нэг сахиус салж хийссээр нэгэн ордны хаалгыг тааглаад наалтна. Тэгсэн тэр байшин дотор нэг залуу бясалгал хийж байна. Тэрэн дээр нэг сүнс ирээд "Чи миний өвнөөс тэднийг хөнөө. Миний өшөөг тэднээс авч өг" гэж хэлээд яваад өгнө. Энэ үеэр нэг залуу туслахуудынхаа хамтаар ирээд нөгөө залуугийн тавилгыг онгочж эхэллээ. Гаднаас орж ирсэн залуу тэрнийг хөшөглөөд "Чи хэлэдэх. Чи миний байшинд амьдарч байгаа. Миний хоолыг идэж, миний мөнгийг үрж байгаа. Чамаас би хүссний авна" гэд хүмүүсээс байшин ямар нэг хөгжмийн зэмсэг байгаа эсхийг асуусанд цаадуул нь юу ч олоогүй гэдгээ хэллээ. "Чиний үеэлийн хувьд нэг зөвлөгөө өгье. Үгсэн ээжигээ битгий бодоод бай. Нохой хизээд нохой горол дуусна" гэж тохуургаж байтал ордных нь гадаа хүмүүс ирсэн тухай мэдээ ирсэнд тэр хүмүүсээ дагуулад тэндээс гарч явдаг. Байшинд байсан залууг Мо Шан Ю гэнэ. Тэр өнгөн дээрээ сул дорой сэтгцийн өөрчлөлттэй юм шиг жүжиглж байсан ч цаагаараа зэвсгийн эрдэм болоод тарины эрдмийг гаргууд эзэмшсэн нэгэн байдаг. Тэгсэн тэр энийг хэндэж мэдэгдэлгүй нууцалдаг байж. За тэгээд тэрнийг өргөөнийхөө үүдэнд нүрээ угаагаа зогсож байтал нэг залуу ирээд тэрнийг доромжилж эхэлнэ. Мо Шан Ю тэрнээс залхаж өрөөлөгөө алхтал цаадах нь тэрнийг зогсоох гэж саваагаар зодож эхэлдэг. Мань хүн тэсгэл алдаж эргэж хараад бойл гэж тушаасанд цаадах нь гэнэт хөдөлгөөнгүй хүсч орхилоо. Ингээд Мо Шан Ю тэндээс гарч явахдаа лан овгийн залуус ирж яваатай таардаг. Тэгээд эднийг сэмхэн дагсанд цаадуулна Мо овгийн их хөргөөнд ирж суудсахна. Мо овгийнх нь тэднэр сүнс хөөлгөх гэж дуудсан нь тэр байдаг. Тэгээд Мо Шан Ю өргөөний голд очоод үүмүүлсэнд Мо овгийн тэргүүнүүд тэрнийг өргөөлөнд буцаахаар тушаадаг. Тэгсэн тэр багнаас зурчхад тавихгүй байлаа. Эмэгтэй Мо Шан Югийн нагц эгч нь түрүүнд Мо Шан Юг зодоод байсан нөхөр тэрний хүү байж. Мо Шан Юг дураараа аашлаад байгааг харсан үеэл нь ууралж тэрнийг хөөх гэж оролдсон ч цаадах нь бас л салж өгдөггүй. Ууралсан залуу шилтэй архишуурч аваад тэрнийг цохих гэсэн ч Мо Шан Ю юр бусын хурдан хөдөлж тэрний биеийг бүтэн нэг тойроод хажуу тийшээ бултсанд цаадах нь онолгүй архиа газар руу савж орхино. Тэрнийг ийм хурдан хөдөлсөнийг тэнд байсан хүмүүсээс хинэнч харж амжаагүй байлаа. Аргагүй байдалд орсон нагц эгч нь тэрнийг ятгаж арайхийн өрөөлөнд буцаасанд лан овгийн залуусын толгойлогч тэрэн дээр ирээд "Өнөөдөр бид танай ордны баруун жигүүрт ажиллана. Та энэ шөнө өргөнөөс бүү гараарай. Бас тэр жигүүр лөө ойртож бүрч болохгүй" гэж хатуу санууллаа. Мо Шан Юг өргөөнийхөө гадаа ирээд сууж байтал лан овгийнх нь тугнуудаа барьсаар ирж байгаа харагдана. Нөхөрч тэдэн дээр очиод тугнуудаас нь нэгийг сугалж аваад өвөртөлж зогтоох гэсэн цаадуул нь тэрнийг саатуулдаг.
Тэд Мо Шаньюг сэтгцийн өөрчлөлттэй гэж өрөвдөд хатуу хандахгүй байлаа. Нөхөр өнгөн дээр солиотой юм шиг дүр эсгэж байсан ч сугалж авсан туган дээрх шившилгийг наривчлан нэгтэлнэ. Лан авгийн залуусын толгойлогч Мо Шаньюг харагдахаар Мо эзэнтэй та дотогш орно. Бид сүнстэй тулдах ёстой. Та юу ч сонссон бай. Бидхий гарч ирээрэй. Гэж учралсанд тэр мөчид Мо Шаньюг тэрнтэй адилхан хувцастай илд барьсан хүнийг дурсан саналаа. Тэгээд тугийг нь газарт шидэд зүгээр нэг бодчихсан тав. Би энэс илүү зурж чадна гэж хэлээд дэвсэлчээд гүгэд явдаг. Харанхуй болоход лан авгийнхан бүгдээрээ байшингийн дээвэр дээр гарч харуулд гарцгаалаа. Энэ үеэр Мо Шаньюгийн үеэл туслахаа дагуулад ирнэ. Тэр өөрийг нь олонний өмнө эвгүй байдалд оруулсан Мо Шаньюгээс өшөөгөө авах гэсэн нь тэр байлаа. Тэгээд тэнд байсан тогнуудаас нэгийг туслахаараа авахуулаад тэндээс хөдөлнө. Харин нөгөө талд Мо Шаньюг өргөөн дотроос суугаад уянгалаг хөгжим тоглож эхэлдэг. Аяыг сонссон лан авгийн залуусын зарим нь өмнө нь сонсож байсан ая байна гэж таньсан бол зарим нь ерөөсөө санахгүй байлаа. Тэгсэн удалгүй Мо Шаньюгийн нагц эгчийн нөхөр тэрний өрөөнд ирээд гарыг нь мушгиж нэг өрөөнд авчирсанд тэнд Мо Шаньюгийн үеэл чөтгөрт эзэмдүүлчихсэн зогсож байлаа. Лан авгийнхан тэрнийг шидэт олсоор хүлчихсэн байдаг. Ээж нь ирээд Мо Шаньюд ууралж энэ галзуу миний хүүг хорлцглоо гэж дайрсан ч лан авгийн залуус тэрнийг бариад тогтоодог. Энэ үеэр чөтгөр шүглсэн залуу аимшигтай чангаар хашгирсанд лан авгийн залуусын толгойлогч нь тэрний цээж болон нуруунд дээр шидэт шившилгийг зурсанд цаадах нь тэр дороо тайвширлаа. Тэр мөчид Мо Шаньюгийн гар дээр байсан шарх юр бусын байдлаар эдэгнэ. Мо Шаньюг энийг анзаарсан ч анзаараагүй юм шиг царайлж үеэлийнхээ өрөөс лан авгийнхны хар тугийг гаргаж ирсэнд ээж нь лан авгийнханд та нар хүүг минь хамгаалж чадсангүй хэрэггүй амьтад гэж уурлаа. Тэгсэн Мо Шаньюг тэднийг өмөрч энэ хүмүүс ямар таны зарц юм уу? Энэ хүмүүс бидэнд зөндөө анхааруулж хэлсэн. Танай хүү хойр гарчхад хүний хэл мэддэггүй юм уу хайш юм? Өөрөө л буруутан байна штт. Гэсэнд нагц эгч нь дэлбэртлээ ууралж нөхөртөө хүмүүсээ яаралтай авч ирэхийг туушаадаг. За ингээд нөхөр нь өргөнөөс гарч явсан ч удалгүй гадаа нь үмэн дэгдэж эхэлнэ. Учир нь нөхөрт нь ч бас чөтгөр шүглж, тиймээс тэр ухаангүй болж хамт явсан хоёр тусалгаа хүмүүсийн нүдэн дээр багал зурдаад хөн очгно. Энийг харсан эхнэр нь ухаан алдаж унсан бол лан авгийнхан ч шидэт олсороо тэрнийг яаралтай хүлж барьж авлаа. Хитрхи хүчрхэг сүнстэй таарсан болохоо ойлгосон лан авгийнхан нэмэлт хүч дуудахаар шийдэж авгийнхан залуу эзэнтэн хүчрхэг тулаанч лан ванжид хэл хөргүүлэхээр шийдцгэн. Мо Шаньюг лан ванжиг ирэхээс өмнө зорилгоо биелүүлэх ёстой гэдгээ ойлгоно. Тэрнийг дотогш ороход лан авгийнхан эцэг хүү хоёрыг тусгай шившлэг бүхий тойрогт оруулаад хорьсон байлаа. Харин тэдний халдлагад өртсөн туслах залуу нь газар тухаангүй сууна. Тэрний хүзүүгэрч бас хар судал гүйсэн байна. Энэ хар судлууд бол барын тамганы тэмдэг гэдгийг тэр мэдэж байлаа. Гэвч барын тамга устсан гэж үздэг учраас энэ бүхэн ямар учиртай болохыг тэр сайн мэддэггүй. Удалгүй нөгөө туслах ухаан орсон ч гарын чөтгөрийн гар болж хувираад өөрөө өөрийнхөө хүзэг хуг мушгиж орхилоо. Энийг харсан лан авгийнхан цочирдоход Мо Шаньюг чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс дандаа зүүн гараараа дайралт хийж байгааг анзаарсан гэдгээ тэдэнд хэлдэг. Ингээд тэр сүнс хүмүүсийн зүүн гарыг эргшээлдээ оруулж байгааг ойлгосон лан авгийнхан тэнд байсан бүх хүмүүсийг зүүн гараа өргөхийг тушааж тэгээд хүн бүрийн зүүн гарыг шалгаж эхэлнэ. Тэгсэн ухаан алдсан эзэгтэй зүүн гаранд сүнс шүглсэн байж таарна. Тэгээд нөгөө чөтгөр ухсхийн босоод тэндээс зүгтах гэж оролцсон ч лан авгийнхан тэрнийг бас л шидэт олсороо хүлээд зогсоодог. Тэгсэн тэр чөтгөр тэднээс хавьгүй хүчтэй байлаа. Энийг харсан Мо Шаньюг шившлэгтэй тойрогт байсан хоёрыг сэрээсэнд тэр хоёрч сэлмээ бариад нөгөө чөтгөр рүү дайрцгаана. Гэвч тэр хоёрч чөтгөрийн өмнө хүчин мөхөстлөө. Энэ үеэр лан авгийнхны залуу эзэн лан ванжи амжиж ирнэ. Тэгээд тэрнийг шидэт ятгаа тоглож эхлэхэд чөтгөрүүд тэр дараа номхорч бүгдээрээ тэрний өмнө өвдөг сөгдлөө. Энийг харсан Мо Шаньюг бушуухан хөшигний ард нуугдлаа. Лан эзэн энэ ямар гэж сүнс вэ? Энэ сүнс биш ээ. Гэхдээ сүнсний хүч ашиглаж байна. Элдэнд нуугддаг сүнс байж мэднэ. Барын тамга. Тэр элдний сүнс барын тамгатай гэсэн үг. Энэ үеэр лан ванжитад харахаас зайлсхийлсэн Мо Шаньюг тэндээс бушуухан зогтлаа. Энийг анзаарсан лан ванжи хойноос нь очоод өргөөнийх нь гаднаас хэн болохыг нь таниад "Вэйн, чи үнэхээр мөн гэж юу?" гэж амандаа дуугалтна. Маргааш нь Мо Шаньюг илжгээ унаад хаашаа ч юм явж байлаа. Тэгээд тэрний худгийн дэргэд түр амс хийж суутал замаар хэсэг хүмүүс явж байгаа таардаг. Тэгээд тэр хүмүүсийг худаг руу ирэхэд Мо Шаньюг бага зүгээд бушуухан тэндээс холддог. Хачи юм аа. Луужингийн зүг хөдлөхгүй болчих юм. Дафан ууланд хэр хойрцсон бол? Дафан уул хүртэл 10 бээр л байгаа биз.
Тэдний яриаг сонссон Мао Шанью Дафан ууланд юу болсныг тэднээс асуухад Дафан ууланд нэг сүнс шүглж хэдэн хүний сүнсийг авч одсон учраас тэрнийг дарахаар явж байгаа гэдгээ тэрэнд хэлдэг. Тэгэд Мао Шанью илжгээ аваад тэндээс яран хөдлөх гэсэн чи илжиг нь хөдөлсөнгүй. Тэгсэн нэг сэтгцийн өөрчлөлттэй эмэгтэй ирээд алим өгсөнд Мао Шанью тэр алимаар өгөөш хийж илжгээ дагуулад Дафан ууланд хурж очлоо. Тэгэд нэг уулын өрөөдөр гараа зогсч байтал нөгөө бүсгүй араас нь ирснээ гинэд өөрийн мэдлгүй бүжгэлж эхэлнэ. Ээж нь ирээд тэрнийг болиулах гэсэн ч бүсгүй болохгүй л. Тэгсэн Мао Шанью шидэт шившилгээр тэрнийг ухаан алдуулдаг. Бүсгүй саяхан сүү тавьсан ч сүүд залуу нь ойд мод бэлтгэхээр яваад сурггүй алга болчихж. Охин нь сүүд залууга хайж араас нь явсан ч галзуураад эргэж ирсэн аж. Тэгвэр зогсохгүй тэр цагаас хойш уудлагүй аав нь амиалдсан байж. Тэднийг ярилцаж байтал тусламж ирэн хашгирах хүмүүсийн дуу сонсогдлоо. Мао Шанью яран уулнаас буусанд баахан хүмүүсийг торонд хийгээд модноос өлөгдсөн байлаа. Тэгсэн тэр хүмүүс Жин овгийн залуу эзний орхинд орчихсон нь тэр байж. Жин овгийн залуу эзэн Жинлийн гэгч сүнс сорогч чөтгөрийг барих зорилготойгоор ойд 400 тор тавьсан нь тэр байж. Жинлэн Мао Шаньюг хараад таньж "Мао овгийн солиод чи манай ойд юу хийж байгаа юм? Эндээс бушуухан далдор" гэж хөлөө. Тэгсэн Мао Шанью тэрнийг тоосонгүй. Уралсан нөхөр сэлмээс суглаад Мао Шанью руу дайрсан ч тэр шууд бултангуудаа нуруун дээр нь таринтай цаас наасанд цаатхан газар тунаад өндийж чадахгүй болчихно. Энэ завшааныг ашиглаад Мао Шаньюч тэрний сэлмээр торонд орсон хүмүүсийг суллана. Энэ үеэр Жинлиний авуугах ирээд нуруун дээрх шившилгээг нь устгаж тэрнийг суллаад ийм шившлэг тарин ашигладаг хүнийг устгаж нохоогоо хооллол зохино. Ингээд Мао Шанью руу дайрах гэсэн ч яг энэ үеэр Лан овгийн залуу эзэн Лан Ванжи залуусаа дагуулсаар ирлээ. Тэрний харсан Мао Шаньюч бушуухан модны ард нуугдана. Лан Ванжи тэднийг ариун дагшин ойд шаардлагагүй торнууд босгосонд дургуйцэж байгаагаа илэрхийлсэнд цаадуулан аргагүй байдалд орж тэндээс буцаж явцгаана. Тэгээд Лан овгийнхан тэр ууланд шүглсэн сүнсийг барих бэлтгэлээ хангаж эхэлцгээнэ. Энэ бүхнийг холоос харж зогссон Мао Шаньюч тэндээс явж голын усанд нүрээ харсанд усанд нэг эмэгтэй үзэгдэж "Вүү Шэн, намайг сонс. Чи би Чэн гурвуулаа хизээж салахгүй шүү. Өөрт хамт байцхан шүү" гэж хэллээ. Гиснес манайхан борооно та нартай кинотой холбоотой нэг галзуу юм хэлээ. Хот series багцсан нь штэ. Аз Европын шилдэг кино цувралуудыг багтаасан таны сэтгэл чингэж үлдсэн хуучны хит завс хамгийн сүүлийн үеийн өндөр үнэлгээтэй олон галзуу кино цувралууд байна. Тэгэхээр шинээр нэмэгдсэн хэдэн галзуу цувралуудыг борооноодоо танилцуулах юм. Залуу насны хавар Reply 1988 болон 10 жилийн ойн нэвтрүүлэг. Тэгээд Намиб хуульчдын гудамж 100 дурсамж давтлагын бүлгэм Love Your Enemy гэх мэт Аз Европын шин шилдэг олон ангид кино цувралуудаар дүүрэн гэж байгаа. Эдгээр олон ангид галзуу кино цувралуудыг Sky Media-гийн Hot Series болон Go Plus-ийн Basic Plus багцуудыг идэвхжүүлээд та нар маань үзээрэй. Sky Media Go Plus сар бүр шин шилдэг галзуу цувралууд тогтмол нэмэгдэх юм байна шүү. Үнэн хэрэгтээ Мао Шанью гэгч тэр залуугийн бэйд 16 жилийн өмнө амиа алдсан шилдэг тулаанч Вүү Шэний сүнс орсон байсан нь тэр байж. Тэгсэн тэр энийг хүмүүсээс нуухын тулд зориуд галзуу солиотой юм шиг л аашилдаг байж. Тийм учраас хүмүүс тэрнийг Мао Шанью л гэж боддог байж. Энэ үеэр залуу ноён Жинлиний цэргүүд өөр хоорондоо ярилцсаар Мао Шанью буюу Вүү Шэний араар гарч явлаа. Ингэхдээ Жинлиний эцэг хоёр хоёулаа тэрнийг баг байхад амиа алдсан талаар. Ингэхдээ тэр хоёр Вүү Шэнд итгэж байснаас болоод амиа алдсан тухай ярилццгааж байлаа. Тэр мөчид Вүү Шэн Жинлинийг өөрийнх нь номын эгч Жан Янлигийн хүүхэд болохыг санаж үеэлдүүдэд хатуу хандсандаа харамсна. Харин нөгөө талд Лан овгийн залуус явсаар нэг орхигдсон оршуулгын газарт ирсэнд тэнд нэг хөгшин байж байлаа. Тэр хөгшин оршуулгын газрын манаач байдаг. Тэгээд тэд өвгнөөс ямар нэг сэжигтэй зүйл харсан эсхийг асуухад уулын орой дээрх нэг сүмд очихыг зөвлөнө. Тэр сүм бол бүжгэлж байгаа дагны сүм байж. Хэдийгээр тэр дагныг чулуугаар уралсан ч яг амьд хүн шиг харагддаг гэдгийг тэр өвгөн тэдэнд хэлж өгнө. За тэгээд Лан овгийнхан хамтдаа тэр сүм рүү хөдөлцгөнө. Энэ үеэр Вүү Шэн голын ирэг дээрээс нэг гэрэлтсэн ургамал олж хардаг. Тэгээд тэр нь сүнсний цэцэг болохыг таньж ойр хавьд нь олон гигантны шарил байгаа болохыг ойлгоно. Тэгээд тэр ирчээрээ явсаар Лан овгийнхны ирээд явсан оршуулгын газарт ирлээ. Тэр оршуулгын газрын манаач өвгөн тэнд Вэн овгийнхны шарил байгаа гэдгийг Вүү Шэнд хэлж өгнө. Тэгээд сүнс сорогч биш өөр зүйл энд хэрэг тариад байгаа болохыг Вүү Шэн таамаглаж эхэлнэ.
Тэгсэн тэр мөчөд нөгөө өвгөнч ор мөргүй алга болчлоо. Энэ үеэр лан овгийнхан уулын орой дээрх дагны сүмд ирцгээж байна. Тэгэд тэд чөтгөрийг илчилдэг луучингаа гаргаж ирсэн ч луучн нь ажиллахгүй байдаг. Тэр сүмд ирж хүслээ бодвол хүсэл нь биелнэ гэж тосгоныхан итгэдэг байсан ч ягд чим тэр сүм эзгүрч орхигджээ. Сүм чухам яагаад орхигдсон талаар лан овгийнхан хоорондоо зөвлөлдөж байтал тэдэн дээр жинлийн баахан хүн дагуулсаар ирлээ. Энэ бол жирийн чулуу гэдгийг тэд эцэст нь ойлгосон байх л да. Үнэхээр ичидтэй бол надад ч гэсэн хүсэх зүйл байна. Дафан уулын мангасыг яг одоо надад харуулаач. Яг одоо тэрнийг миний өмнө гаргаад ир. Чулуу тэгж чадах уу? Тийм ээ. Жин эзний хэлсэн үнэн шүү. Энэ үеэр нөгөө залуу гин тухайн алдаж унлаа. Дараа нь нөгөө хөшөө гинэд хөдөлсөнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ сандарч сэлмээ сугалцгаана. Азуулахад моошн юу буюу тэрний дотор шүглсэн вүүшэн амжиж ирээд хөшөөн дээр тусгай шившлэг бүхий сахиусыг наасанд хөшөө хөдөлгөөнг боллоо. Тэгээд тэр хөшөө сүнс сордог учраас яаралтай зүгтахыг тэдэнд сануулдаг. Ингээд тэд уулын бэлх хүртэл гүйгээд зогсоход вүүшэн тэднийг лан овгийн залуу эзнээс яаралтай дуудахыг сануулсан ч цаадуулан дохиогоо авчраагүй болохоо мэдээд сандарцгаалаа. Вүүшэнч тэднийг даапалж сүнс сордог мангасны талаар тэдэнтэй ном хаялдсанд цаадуулан тэрний галзуу биш харин галзуу болж жүжиглж байсныг нь ойлгодог. За ингээд тэд сүнс сордог мангас болон хүсэл биелүүлдэг хөшөө хоёр хоорондоо ямар холбоотой байж болох талаар ярилцаж байтал гинэд чимээ гарч тэртээс хүмүүс хашгиралдаад ирж байгаа сонсогддог. Тэднийг гайхад хартал нөгөө авраг том хөшөө хідэн хүнийг хөөгд ирж яваа харагдлаа. Тэд сандарч бүгдээрээ сэлмээ сугалтал жинлийн тэдний хажуунаас үсэрч гарч ирээд хөшөөлөө харваж эхэлнэ. Тэгсэн тэрний сум хөшөөнд ерөөсөө нөлөөлөхгүй байлаа. За тэгсэн вүүшэн лан овгийнхны нэгийнхэн сэлмийг шүүрч аваад хулс тайрч лимб хийгээд үлээсэнд нөгөө хөшөөний араас нэг хар хувцастай хүн үсэрч гарч ирээд гарыг нь тас завчиж орхино. Тэгсэн тэр хүн өөрөө үхтэл шиг царайтай байдаг. Тэрнийг харсан хүмүүс бүгдээрээ сандарцгааж "Вэн нэг жанжин байна. 16 жилийн өмнө өгсөн Вэн нэг жанжины сүнс эргээд ирлээ" гэцгэн. Вэн нэг 16 жилийн өмнө шийдвэрлэх тулааны үеэр амиа алдахаас өмнө вүүшэний баруун гар байж энийг харсан вүүшэн лимбэ үргэлжлүүлээд үлээсэнд Вэн нэг шийдвэрлэх дайралтай хийж хөшөөг мод зохиж орхино. За ингээд тэнд байсан цэргүүд бүгдээрээ тэрнийг барьж авахар бүсэлсэнд вүүшэнч үргэлжлүүлээд лимбэ үлээсээр. Үүнтэй зэрэгцээд Вэн нөгөө цэргүүдтэй ширүүн тулалдаж эхэлнэ. Тэрнийг тайвшруулах хэрэгтэй болохыг ойлгосон вүүшэн илүү намуухан ая тоглоход улайр нь тулалдаж байсан Вэнч тайвширлаа. Тэгэд Вэн лимб тоглож байгаа вүүшэнийг чиглээд алхаж эхэлдэг. Тэгсэн вүүшэний араас лан ванжи ирээд тэрнийг болиулсанд Вэнч ирсэн газар руугаа буцаад явчихна. Үүнтэй зэрэгцээд жинлэний авгах Жан Чэн хүмүүсээ дагуулсаар ирлээ. Тэгээд өөрт нь мэдэгдэлгүйгээр мангастай тулалдсанд нь тэрнийг загнана. Энэ үеэр жинлэний цэргүүд олон жилийн өмнө амиа алдсан Вэнэн эргэж ирсэн. Тэрнийг вүүшэн дуудсан гэдгийг сонсоод ууралж шидэт ташуураа гаргаад вүүшэн лүү дайрсан ч Лаванжи хажуунаас нь ороод тэрнийг хамгаалдаг. Энэ завшааныг ашиглаад вүүшэн тэндээс зугтах гэсэн ч ташууранд нь оногдоод газар дунлаа. Тэгсэн тэрнийг юуж болоогүй юм шиг босоод ирэхийг харсан Жан Чэн гайхаж тэрнийг өөрийгөө хэн болохыг илчилж бага тайлахыг шаардсан ч вүүшэн бага тайлсангүй. 16 жилийн өмнө вүүшэнийг хавцлын ирмэг дээр байхад сэлмээрээ дүрсэн хүн нь Жан Чэн байж. За ингээд Жан Чэнийг харсан вүүшэн 16 жилийн өмнөх үйл явдлыг дурсан саналаа. Тэр үед вүүшэн Жан Чэн хоёр сайн найзууд байж. Бас Жан Чэний эгч Жан Янлич вүүшэнд их сайн ханддаг байлаа. Учир нь эгчдүү хоёрын эцэг вүүшэнийг баг байхад нь олж үрчилж авсан учраас тэд хамтдаа өссөн байж. Вүүшэн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй Сахилга бат султаныхан байсан бол Жан Чэн эсрэгээр аль болох бүх зүйлийг ном журмын дагуу хийх гэж оролддог нэгэн байлаа. Иннээсээ болоод тэр хоёр байнга санал зөрөлддөгч тэдний эгч Янли тэр хоёрыг үргэлж эвлэрүүлдэг байж. Тэр нэгэн удаад тэд алдартай багшаас сургаал сонсохоор цаа тосгонд ирсэн байна. Тэгсэн тэдний буух ёстой дэм буудлыг нөлөө бүхий жин ноёны хүү бүхлээр нь авсан учраас тэд захиалсан дэм буудлаа буух боломжгүй болсон байлаа. Тэгэд яхаа мэдэхгүй зогсож байтал жин ноёны хүүгийн зарц хоёр бүсгүй ирээд ноёндоо зориулаад дэм буудлын өрөөнүүдийг шалгахаар орж ирцгэн. Энийг харсан вүүшэн тэдний араас өрөөнд ороод тэдэнтэй яриа удаж эхэлнэ. Тэгээд тэдний хөөрхөн сайхныг нь гайхаж магтаж байгаад найрч ямар ч байсан дэм буудлын нэг өрөөг суллаж авахар тохирно. За ингээд тэднийг өрөөндөө туглаад байж байтал дэм буудлын эзэн дахиад хурж ирээд тэднийг өрөөгөө суллаж өгөхийг дахиад шаардлаа.
Тэгсэн удалгүй нөгөө нэр цуутай залуу ноён Жин Жошан дэм буудалд ирлээ. Тэгээд дэм буудал дотор явж байгаад өрөөгөө сулж байсан мань гуравтай хаалцтаарч орхидог. Энийг харсан Жин Жошаны зарцнаар тэднийг буудлаасаа харалтаа явахыг шаардсанд Вушэн тэдэнтэй "Бид төрүүлж ирсэн шүү дээ" гэж маргалдаж эхэлнэ. Тэгсэн Янли хоёр дүүгээ зэмлж өрөөгөө бушуухан сулж өгөхөр болцгоно. Жин Жошан Жиан Янли хоёр хоорондоо харилцахдаа хоёулаа бие барьсан байдалтай байлаа. Учир нь тэдний хоёр хүчрхэг гэр бүлийг нэгтгэхийн тулд хоёр аав нь тэр хоёрыг гэрлүүлэхээр урьдчилж тохирсон байж. За ингээд өрөөгүй болсон мань ихэд дэм буудлаасаа гарцгаана. Гэвч ингэж гарахдаа тэд их багштай уулзалтын хурилгаа орхиод явчихсан байна. Тиймээс энэ чухал үйл ажиллагаа болох үүлэн хөндийн хамгаалалтыг хариуцаж байсан лан овгийнхан тэднийг урилгагүйгээр багштай уулзалтын газар руу нэвтрүүлэхээс татгалздаг. Энэгээр Вушэн тэднийг овгийн удирдагч авчирч эгчтэйгээ уулзуулахыг хүслээ. Учир нь тэд бие биенээ мэддэг учраас урилгагүйгээр нэвтрүүлэх боломжтой болно гэж Вушэн бодож байдаг. Тэгсэн энэ үеэр лан овгийн залуу ноён Лан Ванжи ирлээ. Тэр залуусынхаа хамтаар нэг хүнийг дамжилсаар ирдэг. Тэр хүн ямар нэг чөтгөрийн хорлолд автсан нь илэрхий. Мань хэдэж Лан Ванжигаас урилгагүй нэвтрүүлж өгөхийг гуйсан ч цаадах нь урилга байхгүй бол оруулахгүй гэж шийдэмгий хэлээд явдаг. Вушэн хойноос нь дуудсан ч цаадах нь ам хамхих шившлэг хийсэн учраас Вушэн өгчхэлж чадахгүй хоцордог. За ингээд тэд бүгдээрээ голын ирэг дээр хонох болцгоно. Удалгүй Лан Ванжи ирээд тэднийг дагуулад явна. Тэгсэн тэр үеэр хамт байгаагүй Вушэн хоцорч ирээд тэдний араас явж дотогш нэвтрэх гэсэн чи хаалгыг тусгай шившилгээр хамгаалсан байлаа. Энийг мэдсэн Вушэн хаалганыг сахиусаа ашиглаад хаалгыг нээж шатаар дэшээ хөслөө. Тэгэд байшингийн дээвэр дамжаад дотогш орох гэж байтал Лан Ванжи гэнэт хажууд нь зогсож байгааг мэдээд Вушэн цочдог. Тэгэд ванцсандаа "Би эгчийг хайж явмаа" гэж аргалах гэсэн ч цаадах нь нэгдүгээрт шившлэгтэй хаалгаар нэвтэрсэн. Хоёрдугаарт хориотой цагаар гадуур явсан. Гуравдугаарт зөвшөөрөлгүй архи нэвтрүүлсэн хэрэгээр Вушэнийг буруутгана. Вушэн "Би эндхийн хууль дүрмийг мэдэхгүй учраас ёс алдлаа. Дахиж тэхэхгүй. Гэхдээ би ахыгч хоёрыг хурдхан шиг холоотгоё" гээд урагш явах гэсэн ч цаадах нь тэрнийг нэг ч алхуулсангүй. Тэгээд тэр сэлмээ суглаад Вушэн рүү дайрсанд Вушэн тэрний дайралтаас чадлаараа болтдог. Лан Ванжиг шилдэг тулаанч болохыг ойлгосон Вушэн тэрнээс зугтаах гэсэн ч чадсангүй. Харин ч нэг шил архиа хагалуулж орхилоо. Уур нь хүрсэн Вушэн хашаанаас нь гарч угаад архиа ууж эхэлсэн ч Лан Ванжи тэрний амыг хамхих шившлэг хийгээд дагуулад дотогш ордог. Энэ үеэр өдрийн авчирсан чөтгөрт хорлуулсан залууг Лан овгийн удирдагчид шалгаж үзэж байлаа. Тэд өмнө нь ийм зүйл ерөөсөө харж байгаагүй байж. Тэгээд тэд тусгай энергиэр шалгаж үзсний эцэст тэрнийг маш хүчтэй шулмын хорлолд автсан болохыг олж тогтооно. Энэ үеэр Лан Ванжи Вушэнийг дагуулсаар өрөөнд орж ирлээ. Вушэн тэнд өөрийгөө өмгөөлөх гэж оролдож байхдаа Лан Ванжи ахыгч хоёрыг нь Жиан овгийн бусад хүмүүсийн хамт дотогш нэвтрүүлсэн болохыг олж сонсоод тэрэнд баярлдаг. Тэгсэн ингэж ярилцах явцдаа Вушэн тэнд байсан шулмын хорлолд автсан хүнийг хараад тэр өгчихсөн юм уу? Уг нь өдөр амьд байсан да. Гэсэнд цаадуулан нэг зүйлийг ойлгоцгоно. Үүнтэй зэрэгцээд Вэн овгийн удирдагч Вэн Руохан өөрийн ихтгэлд шав болох Вэн Чинд овгуудын цугларч байгаа газарт очиод ин төмрийн хилтерхийг хулгайлуулахаар илгээж байлаа. Энийг сонссон Вэн Чин беймуутай төрсөн дүү Вэнийг дагуулад явах хүсэлтэйгээ хэлсэнд Вэн Руохан ч зөвшөөрдөг. Харин нөгөө талд Вушэн Лан овгийн 3 удирдагчийн хамтаар шулмын хорлолд автсан залууг яагаад ийм байдалд орсныг нь мэдхээр оролдоно. Вушэн тэрнийг үзээд энэ хүн хэдийгээр үгсэн хүн шиг боловч амьд байна. Тиймээс үгсэн гэж тооцож болохгүй. Харин сүнсээ алдсан юм шиг байна. Гэсэнд цаадуулан тэрнтэй санал нийлцгэн. Тэгээд ийм хэмжээний хар шишэд ашиглаж чадах хүн маш хүчтэй. Бас тэдэнтэй их ойр байгаа юм байна гэсэн дүгнэлтэд тэд хүрцгэлээ. Бас овгууд үүлэн хөндөд цуглаж эхэлснээс хойш Мерсээр хүмүүс алга болоод байгаа тухай мэдээг тэд хүлээж авсан байж. Тиймээс тэд маш болгоомжтой байхаар шийднэ. Тэгээд алга болсон хүмүүсийн сургийг гаргах үүргийг Лан Ванжид даалгадаг. Харин нөгөө талд хар шидтэн Шүэян Вэн овгийн удирдагч Вэн Руоханд өөрийн сүнсийг нь сорж хүүхэлдэй болгосон хүмүүсээ харуулж байлаа. Тэгээд энэ төмрийг гартаа оруулж чадвал үүнээс илүү агуу зүйл хийж болно гэж тайлбарладаг. Үүлэн хөндөгөөс алга болсон хүмүүсийг бүгдийг нь Вэн Руоханы тушаалаар Шүэян хулгайлж сүнсийг нь биенээс нь салгаж хүүхэлдэй болгосон байж. Вэн Руохан Шүэяныг ашиглаад энэ төмрийн үлдсэн 3 хилтерхийг олж аваад бүх овгуудыг захирахыг санаархаж байлаа.
Тиймээс эн төмрийн үлдсэн 3 хэсгийг харалтай олж ирэхийг Шүвэй Янд даалгана. Шүвэй Ян хариуд нь өмнө нь хэлж байсан нэг хүслээ биелүүлж өгөхийг тэрнээс хүссэнд хэрэг би эн төмрийн 4 хэлтэрхийг нэгтгэж чадвал чиний хүслийг гарцаагүй биелүүлж өгнө гэж амладаг. Энийг сонссон Шүвэй Ян талархлаа илэрхийлээд эн төмрийн хэлтэрхийг олж ирэхээр явдаг. Зяйнд хүрээд зэвсгийн эрдэм энэ галзуу зурварлын амталгаа тайлбар маань дуусч байна. Цааш нь үзэх сонирхол мэдээж төрсөн гэж мөн нь бодогдож байна. Тэгэхээр та нар маань киног болж өгөл бүтэн үзэж бай. Гэхдээ хаанаас бүтэн үзэх вэ гэхээр байна штэ. Sky Media-гийн Hot Series болоод Go Plus-ийн Basic Plus багцуудыг идэвхжүүлээд аль бие усны эрхтэйгээр үзэх боломжтой. Галзуу биз. Тэгээд мөн буруугийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол энэ киног ярьж өгөх боломж олгосон Sky Media-д баярлалаа гэсэн комментиг үлдээгээрэй. Та нар маань тэгээд мөн буруугаа буюу галзуу кино сувгаад дэмжихийг хүсвэл Сабадрагуул сава. Дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм. Бас галзуу анимашн сувагт галзуу анимашнууд орсоруугаа Сабадрагуул дараарай. Бас галзуу series сувагтан Сабадарч нэгдээрэй. За хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.